Яг л олон улсын жишээр л явагдана. Нууцлалын зэрэглэл гэсэн үг тийм нууцлал машин дээр нууцлалтай байна. Одоо тухайн үед одоо онол туршлагын бодлого зохион байгуулж явах үед бол тухайн орны багш сурагчид хоорондоо хамт байхгүй салангад байна. За бодлогыг одоо зохиогоод зүгээр энэ бодлогыг бодно гэдэг ингээд өчтдгөө. Тэр бодлогыг одоо бүтэн өдөржин хилцүүл хийдэг. Тэгэхээр зэрэг хилцүүлгийн чинь нөгөө энэ жил бол 26 орноос оролцож байгаа. Өртсөн бүртгэлээр. Тэгэхээр 26 орны бүх 52 багш ирнэ. Тэр 52 багш одоо тэр хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо болж байна шинэ ажил байна гоё тийм ээ. Тэрний дараагаар тэрийг юу яа л да. Бодлогыг бол хүүхдэд тарааж хүүхдэд дээр бодуулна. Тэгэхээр зэрэг энэ хугацаанд бол жишээл хүүхдэд бол багшаасаа салангад байх шаардлагатай. Түүнээс гадна одоо дүн мөнгө оруулах нь бол олон улсын програм гэдэг тусгай. Тэр програмаар яг ашиглаж манайх одоо Швейцараас авч байгаа тэр програмыг ашиглаад бүх юмгаа бол тэр програмын дагуу хийгдэнэ. Тэгэхээр зэрэг монголчууд манай комисс бол бүх хүүхдүүдийн материалыг шалгаад тэр системд оруулна. Тэр програмд систем мөн тухайн орны багш нар бас тэр өөрсдийнхээ дүнгээ бас оруулна. Тэгэхээр хэрвээ тэдгээрийн одоо дүнгийн зөрөө гарах юм бол тэрэн дээр бол хилцүүлэг явагдаж маргааныг шийдвэрлэх тийм журамтай байна.